сан үзэгчтэй үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчдийг дэмжигч эх оронч эрхэм нэвтрүүлэг үзэгч та бүхэнтэйгээ ээлж дугаараараа уулзж байна. За намайг Жүгдрийн Од гэрэл гэдэг 2008 онд шинжлэх ухаан технологийн их сургуульд архитектур мэргэжлэр элсэн ороод 2012 онд төгссөн. Төгснөөс хойш мэргэжлэрээ тасралтгүй ажиллаж байгаад 18 оноос гар урал чиглэл рүү төлхөө орж эхэлсэн. 2023 оноос эхэлж Гэгээ гоё пэйжийг анх үүсгэж, гэгээ гоё брэндийг анх үүсгэж эхлэхээс ахуулаад Зүү ороо хоёртлыг уралж ирсэн. Монгол үндэсний уламжлалт өвс үед болох Зүү орох гайхамшигт ураллыг ширэн бүсэн дээр хослуулан гэгээ гоё брендийг үүсгэн хөгжүүлж яваа Од гэрэлтэй үзэгч та бүхнийг уулзуулж байна. Ингээд танд өнөөдрийн мэндийг хүргэе. Танд өнөөдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За тэгэхээр ер нь Зүү ороо гэдэг маань бас эртний түүхтэй тийм ээ, монголчууд маань уран тансаг гар урлын төрөлд ордог. Атмал байгаа шүү дээ. Тийм ээ, тэгэхээр энэхүү урлыг ер нь хизээнээс эхэлж ойж эхлөө. Ер нь анх гараагаа ер нь хэрхэн эхэлж байв? Анх бол бүр багаас л эхэлсэн л дээ. Гэхдээ яг ойж яг Зүү орохыг бол дагнаад багасаа бол яваагүй ч гэсэн сүүлийн 3 жил бол яг тасралтгүй оёод явж байгаа. За тэгэхээр мэдээж энэ Зүү орох урлал маань таны гэр бүлд өвлөгдөж ирсэн соёлоо. Тий, өвлөгдөж ирсэн. Манай эмээ, уран, манай аабаас оюун, эгч оюун ер нь бол өвлөгдөж ирсэн дээ. Ер нь эмээн тэгэхээр их нутг усандаа нэртэй уран хатгамалч хүн байж дээ. Уран хатгамалч, гар сайтай гэж ярьдаг байсан. Ерөөсөө юмтай л байсан л та. Манай ээж бас их мундаг хүн байсан. Манай эмээ бол ерөөсөө байнгын тийм ширмэл ширдэг оёо сууж идэг байсан. Тэгэл оронгууд али чи нэг энийг ингээ хатгаадах, али чи энийг нэг бөөрн хилээд үзэдэх гэл тэгдгэлээсэн. Тэг жоохон бах тэгэл хүүхэд болохоор тоохгүй явжсэн ч гэсэн хүний тархитлаханд үлдсэн л байдаг байсан. Одоо ирэхэд яг л ингээ үлдсэн. Энэ бага бахад ингэдэг байсан. Ийм байсан биш. Тэгээд одоо ингээл хийж явах явцдаа бодоод явж идэх байхгүй. Тэгэхээр хэдэн настай Зүү барьж исэн? 14 настай. Зөв. Би бол 14 настай ахынхаа хурмын үеэр яг ихчтэйгээ яг шууд Зүү бариад уран хатгамал ойж исэн. Гэрийн бүтэн тойруулаад дэрний ууд, дээгүүр татдаг чүүл, доогуур гэрийн хөшиг чүүлгээд бүгднгийн ихчтэйгээ хамт оёол яг хурмын өдөр нь гэрийн бүрэн ороогол бэлтжсэн дээ. Ямар гоё болгоол. Тий. Аль нутгийн хөлөө? Харангаа үлзээтэй их бай. Зөв. Тэгэхээр бас сайхан нутаг усан төрсөн уран гартай сайхан бүсгүй шүү дээ. Маш олон судалгаа дээжж л энэ брэнд маань үүсч хөгжиж байгаа шүү дээ. Тийм тэгэхээр энэ судалгаагаа хэрхэн хийжээ? Судалгааг би ер нь оюутан байхаас л хийжсэн л та. Би өөрөө архитектур мэргэжилд ороход зурах бас их дуртай. Тэгээ мэргэжлийнхэн дагуу бас ажиллаж исэн. Тэгээ явцын дунд ингээл барилгын зураг зурхаасаа гадна гэртээ ирээл нэг шүүр ч юм уу нэг энгийн юмнаас ингээ санаа аваад зураг зурчдаг байхгүй. Тэгээл тэрийг оёод ингээд бүтээгээд ингээд жоох юм ч гэсэн ойчоод тэрийг харахаар амар гоё байдаг. Тэгэхээр ингээл ургуулаад судлаад эртний юм чи юм байсан юм байна. Ийм хатгамал чи ингэж байсан юм байна. Ийм олон төрлийн хатгамал байсан юм байна. Зүү орохоо чи ингэж хослуулвал гоё юм байна гэл өөрөө бол нэлээд тийм эрэл хайгуул болсон л доо. Тэгж байгаа л Зүү орох ер нь бол үнэхэрийн тансаг чамин эмэгтэй хүнийг ч гэсэн тийм төлөв төвшин, тийм цэгцтэй гоё болгож өгдөг. Зүү орох ойдл маань болохоор дотроо 3 төрлөдөг. Зүү орох ойдлыг энгийн болоод хосолсон Зүү орох, хөөмөлтэй Зүү орох гэж 3 ангилдаг. Энгийн Зүү орох маань 3-аас 5 өнгийн дагнасаар уусгаж ойдог. Тэгээ энгийн ойдлыг энгийн нэг данга арч явж болно, 3-аас 5 арч явж болно. Хосолсон Зүү орох нь болохоор дарж ойдог утсыг маань 2 талд нь ээлжиж Зүү орохыг хэлж байгаа. Би болохоор одоо энгийн Зүү орохоор 3 өнгийн уусалттай мөнхийн хийг ойж байна. Зүү орох ойдл маань маш хариуцлагатай, маш их мэдрэмж шаардна. Үндсэн хээгээ зөв гаргасан байх хэрэгтэй. Тэрнийхээ дагуу
зөв хатгаж зөв оёхгүй л зөв орох хоёдлыг хизээч ханзалдаггүй. Ханзлаа гэхэд тэр цаана арсны нөх үлдчихэдэг. Тэгэхээр дараа нь дахиж тэрний өвн дээр давтаж оёх боломжгүй болчдөг учраас маш сайн хянамгаа оёх хэрэгтэй. Хамгийн анхны зорилт нь ер нь юу байсан бэ? Зорилго нь болохоор Монголынхаа өв соёлыг хойч үедээ төвийн дэлгэрүүлэх гэж анх би өөрөө нэлээд бодож тунгааж пэйж удаа нэгээ тэрнийхээ дагуу ер нь юм хийж эхэлсэн. Тэгээд гар шүрээр эхэлжсэн биш суран бас юм бүс шүрээр ингээд бүс хийж тэрийг бас борлуулдаг байсан. Тэгэл шаанх маах гарын буугууч бүхэл төрлийг хийж эхэлсэн. Тэгэл дараагаар нь болохоор ширээний райнер, торгон райнер үнэтэй дорог бас та боломжийн үнэтэй гэл хүмүүсийн захиалга бас их орж ирдэг байхгүй. Яг тийм юмныхаа гэл тэгэнгუთ нэг ингээ хийцэн болохоор хүмүүс ингээд үргэлжлүүлээд хаар нөгөөдхөө би дахиж дэлгэрүүлээ өсөө сайжруулах хэрэгтэй юм байна. Энийний дараа би энийг хийх хэрэгтэй байна гэдгийг би ингээ бодоо яваад байдаг гэсэн байхгүй. Тэгэл яг ингээ дараа дараагийнхаа мөр нь ботцол байдаг. Одоо би бүс хийж агаад за дараа нэг иймэрхүү загвартай хийчихэд энэ дээр нэг ингэж оруулаад ингэж шигтгээд сувж суулгаад өгчих юм бол энэ хээрийн чам энэ ч өөрөө өвлөгдөж үлдэх учраас үе дамжиж үлдэн шүү дээ. Тэгэхээр маш сайн чанартай, маш сайн сэтгэл зүрхээ шингээж л уралдаг. Зүү орох хатгамлыг ч бас бясалгал нэгэн төрлийн бясалгал болдог гэж яриад байдаг тийм ээ. Тий, ер нь бол үнэн шүү дээ. Би өөрөө бас тэгж боддتي. Би яг ингээл юм ойж эхлэх болгондоо аав ээжигээ бол их боддог. Маш сайн зөв хүмүүжлийг, маш сайн тийм үлгэр дуурайллыг хүүхдүүд өвлөж үлдээсэн байхгүй. Тэгэл яг хатгах болгондоо заас аав да баяртай, ээжтэй баяртай гэж 6 эндээ тавьчаал хард суучаал тэгэл ойж эхэлдэг. Тэгэл амар гоё байдаг л да. Тэг ах トゥ хэдүүлээвэ. Энэ одоо өв соёлыг тээж яваа өвлөн тээгчийн хувьд бас мэдээж ах トゥ нь бас адилхан уран бүтээлч хүмүүсээс байдаг л ах тийм ээ. Би болохоор эхээс 8-аа 3 ах 3 ихч 1 дүүтэй. Айлын 7 дахь хүүхэд. Нөө за өнөр өтгөө сайхан хэлдэг шүү дээ. Ер нь бол баян хүн шүү би. Их баян гэж хэлэх их дуртай. Хүмүүс бас чи юу гэдэг гайхаад тийм олуулаа юу гэдэг. Олуулаа байх үнэхээр гоё. Тэгээд олуулаа бөгөөд олуулаа байхын нэр чинь зөв байж чил олуулаа байж тарж байгаа шүү дээ. Тархаа батархаа байвал тэр олуулаа байх хэрэг байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар бол маш сайн зөв хүмүүжүүлэлттэй, маш тийм мундаг ах ихчтэй. Манай төрсөн ах маань зураач, уран зураач хүн байдаг. Манай эгч болохоор бас ойдолчин. Сая 24 оны сүүлээр Өөлдийн өв соёл гэдэг Улаанбаатар хотод энд фестивал болсон. Тэрэнд ихний 3 байрыг эзэлсэн. Өөлд үндэстэн эмгтээдэл, өөлд үндэстэн өв соёлоо хадгалагч гэдэг 3 байрыг 1 2 3-ыг эзэлсэн. Сая манай том ахын маань хүүхэд болохоор дархан сая Чингисийн ивэлдэр болдог зан азрын уралданд оролцоод Монгол өв урлах бай гэд тэргүүн байр эзэлсэн. 138 бүтээлээс оролцоод тэргүүн байр эзэлсэн. Манай ах болохоор лам хүн байдаг. Би болохоор өөрөө архитектор мэргэжилтэй. Тэгээд архитектор мэргэжлийнхэн дагуу ажилласан. Тэгээд дундуур нь өөрийнхөө сонирхлыг дагаад уран хадгамал, уран ойдол зүг орох гэж бүгдийн зэрэг амжуулаа явдаг байсан. Тэгээд зүг орох ойдлоо илүү шамтсан нь болохоор маш их үн цэнтэй. Манай бол гараараа ингэж эмэгтэй хүн юм бүхнийг сурах хэрэгтэй. Айл гэрийг авч явдаг эмэгтэй хүн гэдэг ухаантай байх хэрэгтэй. Миний үнийг харж ичээ гэж байгаа л дээлийг өөрөө ингэж гараараа эсгээд оёод тэг ингээ бүр ойдны машингүүр гараараа ойдог гэсэн. Тэрийг одоо ирж бодоход ямар гайхалтай нэр. Үнэхээр тэр үед нэрээ жоохон байсан тулдаад нэрээ тэгэл өнгөрцөн баг та тэр үед нь өстэй өчнөө олон юм сурахгүй явдаа л гэж боддог шүү. Бүрхийн бизнес шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр одоо ах トゥ ингээд бүгд гарын ууртай, дүйтэй хүмүүс байдаг гэж байна. Ерөн дээр хамтарч ер нь ажилладаг уу? Ер нь гэр бүлийн оролцоо ер нь хэр байдаг вэ? Байдаг шүү. Ахын дүү ийм зураг байвал зүгээр шүү. Ийм байвал энэ хээнийх нь утга агуулга нь их гоё юм биш үү? Энийг чи эндээ шингээгээ өгчвөл наач хэвээр янзын гоё болох гэдэг шүү гэл. Ахын дүүтэй болохоор бас мөнгөнд хоног моног хийх хүмүүс ерэн захиалга өгөхдөө тэгж орж ирдээ. Мөнгөнд хоног хийх үү, өшөр суулгах уу, танах гоё чимэглэлийн хийх үү гэдэг. Яг уу хийж болно. Одоо бол ерөнхийдөө ингэ нэг төлөвлөгөөний дагуу явна л гэж бодож байгаа би бол. Эхлээд яг ерөнхий нэг юм зүг орох гэдэг чинь нэг юм байдаг тий. Энийгээ дэлгэрүүлээд цааш нь явах юм бол ингэж ийм гоё болдог гэдгийг үе шаттай харуулах зорилготой.
зүү орох ойдол маань өөрөө нэг зөв хоёр утсаар ойдгоор онцлогтой байдаг л да. Зүү орох ойдлыг нэг буруу хатгсан бол дараагийн хатгалт нь дандаа буруу болоо явчихдаг. Тэгэхээр нэг хатгалтыг буруу хатгсан бол тэр дорой засах хэрэгтэй. Хамзалж болохгүй. Тэгээ нар зөв чиргэн нар буруу чиргэн. Хүн өөр сурцсан байдаг. Би болохоор яг нар буруу эргүүлж ойдог. Тэгэхээр гидс нь илүү гой гараад байгаа юм шиг надад санагддаг байхгүй. Тэгээ нуруунд цих болоод ойдол маань өөрөө нуруу гидс гарах хэвээр. Гидс нь илүү гой бөөрөнхий, илүү гой гарч ирдэг. Нуруу нь бас тэгшхэн гарч ирдэг байхгүй. Хамгийн анхны битэл би зөв нэг туршилтаар өөрөө нэг хээ зураал арьсан дээр тэгтээ зураад ойж исэн. Тээг бол буруу зураад тэрнийхээ дагуу нөгөөдгөө өөрөө засах чинь тэгээ тэрэн дээрээ жоохон алдаад ханзалж үдсэн. Ханзалсан чинь нүх гараад дахиж ямарч хатгах боломжгүй болчтой юм билээ. Тэгэл тэрэн дээрээсээ эний чинь нэг л удаа хатгах хэрэгтэй юм байна. Хатгахаасаа өмнө хээгээ ихлээ сайн ойлгож авах хэрэгтэй юм байна. Тэгээд хатгалтаа эхлэх хэрэгтэй юм байна гэдгийг бол сайн ойлгосон. Тэгэл тэрнээс хойш ер нь бол баг ханцлаагүй дээ. Одоогор бол миний өөрийн гаргасан 10 гаруй төрлийн хээ бол байгаа. Гэхдээ үндэсний яг угалд хээнээсээ бол зөрчөөгүй яг тэрэн дээрээ нэмээд өөрийнхөө санаа эдийг оруулаад хийсэн байгаа. Одоо таны хийсэн бүтээл хэрэглээ шүү дээ тийм ээ. Хэрэглээ гэхээс илүү одоо ямар нэгэн хөлийг агуулж яадаг гэж та бодсон уу? Маш их агуулдаг шүү дээ. Юу юм бэ? Жишээ нь ихтэл эн чинь дэвсгэр өнгнөөс нь ахуулаад, хээнийх нь утга учраас ахуулаад, өнгөнийх нь зохицолтолгоо, өнгөнийх нь утга учир хүртэл байдаг. Тэгээд тэрэн дээр уралж байгаа хүний уран хүнийх нь үйл, ур ухаан, мэлмэний ухаан, гарын ур, ухааны ур, сэтгэлийн хүчгээ бүгд орж иж бүтээл төрдөг. Тэгэхээр энэ бол үнэхээр би бол хүмүүст өгчөөд ингээл хүмүүс бүр амар багталтай. Эн чинь бүр ямар гоё юм бэ? Эн чинь ойдлын машин шиг зургаар харахад бол яг ойдлын машинаар ойдсон юм шиг харагдадсан чинь бод тэр үнэхээр гоё юм байна. Стаг баярлаа. Ахын дахиад нэг захиална, их нэртэй авна гэж явдаг. Яалчгүй ингээд жирийн ингээл нэг хэмт те ингэж урлана гэдэг чинь тэр маш их төвчээр тууштай байна. Ер нь бол их тууштай төвчээр их шаарддаг. Манай нөхөрт ёо ямар их төвчээр жоохон амралтаа гар урууч хөвддөг. Жоохон амралт гэдэг. Яг үнэ ширэн дээр үхрийн ширэн дээр одоо энэ зүү орох урлыг хослуулна гэдэг маань бас нөгөө яаж н тэнцвэрийн дарж юу ноёддаг вэ? Энд ингээ бодоход нэг харьцангуй ойлгоод байгаа шүү дээ тийм үү? Тэгэхээр энэ дээр эхлээ ер нь бол арьсаа сонгочоод Монгол арьс үхрийн ширэн дээр байж болно, солонгос арьсан дээр байж болно. Тэгтээ үхрийн ширэн дээр Монгол арьс илүү өөрөө зохиж өгдөг. Тэгээ үхрийн шир жоохон хатуу байдаг л да. Тэгээ эдгээр чинь өөрөө ингээ боловсруулагдаад элдээд ингээд өнгө бодог оруулаад ирэхээр зөөлрөөд 90 80 да. Тэгээ ингээд яг эхлээд хатгахад жоохон хэцүү л байдаг. Тэгээ сүлдээ сурчин дөө. Яг зориулт өөрийнх нь ширэн дээр ойдог зүү гэж байдаг. Гурвалжин уушуутай зүү байдаг. Гэхдээ Японы яг зориулт өөрийнх нь ган зүү бас сайн. Зүгээр би бол одоо яг ган зүгээр өөрөө оёо сурцсан болохоор ган зүгээрээ л ойдог. Надад бол одоо яг 9 төрлийн бүс бол байгаа. Тэрнээс өөр олон арьс байдаг л да. Гэхдээ тэрнээс түлхүү хэрэглэгддэг. Насны онцлогууд нь таардаг. Тэгээд нөгөө юунд нь өнгөний ууслалтанд бас их зөв зохицож уцтайгаа их уялдаж ирдэг байхгүй. Тэгэхээр яг арьсны төрөл бүрийн л өнгө байдаг. Тэрнээс би 9-ийг л сонгодог л доо. Насных нь онцлог тааруулахын тулд тэр өнгийг төрхөө хэрэглэдэг. Нэг бүс ер нь ямар хугацаанд төрдөг юм бэ? За яг нөгөө хэн үргэлжилсэн байх уу, урт өргөн нь ямар байх уу, өнгө нь ямар байх уу, тэрнээс хамаараад нөгөө захиалагч маань өөрөө бүсээ хэр урт ямар хээ үргэлжилсэн хээ байх юм уу, хол алстай байх юм уу гэдгээ ярилцдаг байхгүй юу? Нэг бүс за 14-өөс 28 хоногт гарна. Тэгээ хос бүс болоод ирэхээр 24-өөс дээш 28 хоногт ирнэ. Сар 10 хоногт ч гардаг бүс байдаг. Хэнээсээ хамаарна, урт өргөнөөсөө хамаарна. Өнгөний ууслалтаас дагнасаас хамаарна. 3-аар явуул нэг 28 хоног, 5-аар явуул нэг сар 10 хоног бол явна шүү. Бас хугацаа орох юм шүү, тийм үү? Хугацаа орно. Тэгэхээр хүмүүс харин жоохон хугацаа орно гэхээр жоохон за аргагүй юм байна гэлдэг. Яалчгүй л орохоор байна л да, тийм. Оролгүй яг уу. Энэ маш олон тэр өнгийн гоё зохицуулсан, хослуулсан гэдэг маань мэдрэмжийн асуудал байна, тийм ээ. Мэдрэмж их чухал. Тэгэхээр миний бас мэрэгжил бас их нөлөөлдөг гэж боддог тийм. Би өөрөө нөө архитектор мэрэгжилд зурна, барилгын зураг зурхаас гадна тэр чинь хар зураг зурна, эдийн санаагаа гаргана,
бүхэл юм чи яг зургийн дагуу явж байгаа учраас энэ дээрээ ч гэсэн би яг зураг санаагаа ихлэ бодно. Эдээгээ гаргачаад зураг өнгө ялгаж будаж үзчихэд энэ юм чи энэ дээрээ гой зөгцөх юм биш үү? Энийг завсран жоохон энэ өнгө авчвал очивол энэ нэг байгалийн өнгө ороод ирвэл илүү гоё болоо явчих юм байна. Тэгээд тэрнийхээ дагуу яг шөнө бодож хоноол өглөө нь яг эхлээл явчихдаг. Тэр зургийн дагуу явчихдаг. Зургаа өөрөө бүгдийг гаргадаг юм шүү дээ тийм ээ. Ер нь голцоо яг ямар чиглэлээр ер нь зургаа гаргадаг вэ? За тэгтээ яг нэг үндэсний ууламжлал алдагдуулахгүй тулд яг орчин үетэйгээ нийлүүлээд яаж болно. Тэгтээ үндэснийхаа хээ угалзыг төлхөө оруулж өгдөг. Үндэсний хээ угалз өөрөө асар их агуулмж өндөртэй. Хээ болгоно, эргэлт болгоно, дугуй болгоно ч ингээд ууламжтай. Маш их утга санаа төгөлдөр байдаг байхгүй. Одоо жишээ нь хоёул энэ бүсэн дээр яриа л да тийм. Энэ бүс маань ер нь жишээ нь яг ямар агуулмжийг ер нь агуулж байгаа. Одоо энэ маань нэг юм залуу тийм эн чинь бас ингээд нөгөө хээнээсээ хамаараад залуу юу, хүүхдүү, өвшин хүн гэдгээс хамаарна. Тэрнийхээ өнгө, утас, хээнийх нь зохицлогоо харна. Энэ бол одоо яг залуу ирчүүд зүйл илүү зохимжтой байхгүй. Одоо энэ цэцэг дэлгэрсэн юм шиг юм 6 юм юу штэ дэлгэрч дэвших, өөдлөх гэсэн байхгүй юу. Дандаа цэцэг навч чинь дэлбэж, өргөжж, шинийг эрэлхийлж идэг, ургаж. Тийм. Тэгэхээр залуу хүн цаашаа ингэж ургаж, өсөж дэвжин гэсэн утга санааг агуулж идэг байхгүй юу. Энд чинь өөрөө үргэлжсэн бат бүхийн бэлэгдэл. Тасралтгүй мөнхийн үргэлжлэх гэсэн. Тэгээд судалгааг бол маш сайн хийж л одоо энэ бүтээл дээр тусгаж байгаа шүү дээ тийм ээ. Тий. Таны одоо ширээний ном эртний номноос л харсан илүү байдаг та. Яг YouTube, Google энтер дээр бол байдгийг. Гэтэ яг тэр болохоор нэг хүн өөр өнцгөөсөө ингэж бичсэн байл болохоор ном нь илүү номыг хүний номыг сурснаас номыг сур гэдэг үг гэдэг шүү дээ. Тэгэхээр номыг үзээд явсан илүү бодтой. Илүү эртний агуулмж, эртний юмнуудыг агуул шингээж өгсөн байдаг байхгүй. Тэгэхээр би бол нэг номноосоо хараад тэгээд өөрийнхөө гол оруулах гэсэн идée санаагаа буулгаж өгөөл яг үндэснийхээ хэм маягийг алдахгүйгээр гол нь чи үндэсний өв соёл өвд тэгэл байхгүй. Тэгэхээр чи яг л тэгж явдаг. Ер нь бол нэг хазаахгүйгээр тэгтээ орчин үетэйгээ нийлүүлээд хийгээ гаргаад тавьчихдаг. Эртний өв соёлд орчин үеийн залуусаа дурлуулахын тулд ер нь энэ дээр ер нь хэрхэн яаж анхаарч ажиллах хэрэгтэй гэж та боддог вэ? Тэгхийн тулд яг нөгөө хүн хүний өөрийнх нь одоо юу хүсч сонирхож байна гэдгийг ихлэ мэдэх хэрэгтэй. Тэгчээд энэ бүсчин өөрөө үндс нь яг ийм шүү. Энэ дээр ийм юм оруулах зүгээр шүү гэд ингээд өнгө юун дээр бол өнгө хэн дээр бол тоглож байна. Үндсээр нь бол алдахгүй. Гол одоо жанжин шугамаа шүү дээ. Алдаж болохгүй. Тэгжээ л энэ маань өв соёлоо уламжилж хөгжөөл тэгжиж залуу үедээ үлдээж ингээд дэлгэрүүлж өшөө илүү энэ сонирхолтой дурлахаар хэмжээний юм хийж чил хүн сонирхно шүү дээ. Тэгэхгүй зүгээр нэг юм байдаг би энийг сонирхоод байгаа юм чи ингэж хийнэ гэж бас болохгүй. Олон талаас нь авч үзэх хэрэгтэй. За уралж явах үед чинь их л гой зүйлүүд их орж ирдэм да. Заримдаа бол нэг бага насны дурсамж хүртэл орж ирсэн л байж байгаа. Өөрийгөө заримдаа гайхдаг л да. Нэг юм ойж байгаа бол нэг хээний эргэлтэн дээр ч юм уу те нэг юун дээр ирэхээр нэг энэ үед нэг ингэж эн чинь нэг тоглоомын дүрстэй юм шиг тийм нэг юмтай их уйлдуулж орж ирдэг. Хамгийн эрэлт хэрэгцээтэй нь болохоор үндэсний баяр наадам байна, цагаан сар байна, тэгээ хурим найр. Одоо бол яг цаг үеийн ирчээд байгаа байхгүй. Тэгээд бусад үед ч гэсэн ер нь бол хүмүүс өв соёлоо мэддэг л дээ. Ер нь бол мэдээд хүмүүс эн чинь их зогсолтгүй шүү дээ. Ер нь бол өв соёлоо мэддэг хүн бол үзэж байгаа л харж байгаа л энийг ингээ авчи, энийг захиалчи гэдэг их тайвуу уужуу ингээд хоорондоо ярилцаад явчихдаг. Бүтээл бэлэн боллоо төрөх агш нь амар гоё шүү дээ. Яг ойж дуусчаад тэгээ ойж эхлэхэд бас айгүй гоё. Дуусчаад бэлэн болчоод ингээд өөрөө эхлээд хамгийн дээр бүсэлж үздэг л дээ. Тэг чи ёо ямар гоё болсон юм бэ? Эний ч удаа би ойцсон билүү гэж өөрөө тэгдэг байхгүй өөрөө гайхаад өөртөө бас баярлдаг л та. Тэгэл манай хүн ажигс хөө ямар гоё юм нэр ямар уран юм бэ? Ийм гоё болчихж байгаа юм. Өнгө нь ямар гоё юм бэ гэж хэлдэг л дээ. Манай нөхөр бол барилгын инженер мэргэжилтэй. Өөрөө дизайнер бас давхар дизайнер сонирхсан 3D гэл бүх төрлийн зураг гаргана. Өөрөө тийм хаяр рекламыг сонирхолтой. Барилгын инженерээр одоо бол ажилладаг л да. Тэг яг би яг ингээд нэг бүсийг барьж аваад ойход бол за өглөө 6 цагаас ахуулаад өдрийн
За 1-2 цаг бол тасралтгүй суuna. Тэгэл дунд нь жоохон амс хийчээд үргэлжлүүлээд дахиад 12 цаг болтол сууж ойдог. Тэр хооронд бол манай нөхөр бүх арыг дааж бүх юм болгож өрөвдүүдээ харж хандаж хоолунд бүх юмыг манай нөхөр л хариуцдаг. Тэгээ би бол яг л энэ барьсан бүтээл тагаал яг зорьсон тэд хоногт гэж тооцсон тэр хоногтоо гаргахын тулд яг л цагаа барайл яг нөгөө ажлын цаг шиг л яг өөртөө цаг өгчөөл тэрнийхээ дагуу оёол орой 12 хүртэл оёхч юу байдаг. Ер нь давуу тал маш өндөр. Яг нөгөө өөрөө бас зураг сонирхолтой учраас мэдрэмж нь бас яг идэвхлэн байдаг. Энийг ингэчүүл санаа оноогоо ярилцахаас хуулаад нэг жоохон тэнэглэсэн за энэ дээр энэ өнгийг оруулчихаар яадаг бол энэ энийг нэг хараад өгөөч гэхэд яг ингэ шийдээд ингэ ярилцаад шийдчих чаддаг байхгүй. Тэгэхээр зургийн тал дээр яг энэ юуны тал дээр бол санаа маш их нийлдэг. Тэгээд тэрнийхээ дагуу дэмтэй тэгээд нэгнийхээ санаан дээр дөрөөлөөд л үргэлжлүүлээд л явчихдаг та. Тий ер нь бол дандаа гэрээр яг нөгөө цагт баригдаад тахгүй хүүхдүүдэд дундуур нь харчин гарч орох ажлаа амжуулчин тэгэл ер нь бол гэрээрээ л хийж борлуулдаг та. Одоо ингээд баяр наадмын сарууд маань ирчлээ шүү дээ тийм ээ. Энэ дээр одоо зориулж хийсэн янз янзын коллекцүүд ер нь байгаа юу? Зориулж хийж байгаа бүтээлүүд ер нь байгаа юу? За зориулж хийсэн бүтээл байсан. Тэр маань гарцсан байна. Тий одоо ер нь бол энд бөхчүүд маш их сонирхдаг. Ер нь бол бөхчүүд өөрөө хэмжээгөө өгөөд хээ нэг иймэрхүү баймаар нь өнгө нэг иймэрхүү баймаар нь гээд ер нь бол яадаг. Энэ бол одоо яг ер нь наадмын үед зориулсан. Мөнхийн нас гэсэн нэртэй. Мөнхийн нас. Энэ чинь элбэг хангалуун байдал энэ өнгнөөсөө хамаарат элбэг хангалуун байдал энэ гал шар улаан өнгө гэдэг нь гал цогтой байх, ирч хүчтэй байх, эв нэгдэлтэй байх, эд баялагтай байхыг ингээ бэлгшээсэн. Тэгээд энэ хээнийх нь өөрийнх нь энэ тэнцүү ингэж орж ирсэн болохоор гэр бүлийн амар амгалан тайван байдаг бэлгдэг. Дотор тайван, эрүүл инх хамгаалан гэдгийг бэлгдэг байхгүй. Энэ маань зоосон хийё. Тий, зоосон тэгтээ мөнхийн. Ингээд тасралтгүй үргэлжлээд байна юм шиг ингээд яваад. Үнэхээр гайхалтай. Тэгэхээр альва одоо Монгол түмний маань өв соёл гэдэг бол ерөөсөө л гүн ухаан философи агуулгадж байсан гайхамшигтай байгаа шүү дээ тийм ээ. Маш гайхамшигтай. Ямар ч хүн хэлээд ойлгохоор. Ер нь хүмүүс бараг хэлүүлэхгүй ч бараг мэдчих. Байх хэрэгтэй байхгүй юу уул нь бол. Тэгэхээр өнгө, хээ бүгд агуулмж өндөртэй, өөр ингэсэн өвдөлтэй, өөр ингэсэн цохомж бүх санаануудыг илэрхийлж яадаг байхгүй. Өнгө хүртэл өөрөө юм гашуур улаан өнгө байлаа хэд эр цог гал цогтой байх гэд бүхэл төрлийг агуулж байгаа байхгүй. Тэгэхээр хээ хүртэл яриул зөндөө. Одоо энэ мөнхийн үргэлжлсэн хээ байгаа байхгүй. Энэ болохоор гэр бүлийн бат бүхийн байдлыг ингээ бэлгшээсэн байна. Тэг үргэлжлээд халуун дулаан уур амьсгалыг бэлгдэж ингээл хээнүүд нь тэгэл энэ шаран энэ өнгөний чинь өөр өнгө орсон байх тийм ээ. Ингээд золбоо гэлгээд байна уу? Бүхэл юмыг багтааж хингээж өгсөн. Ямар агуу юм бэ те. Одоо болгож их учиртай. Энэ хээ болохоор чинь бас те нэг ерөнхийдөө нэг 3 4 тийм за тийм бүтцэн тийм бас ингээд өвөрмөц байгаад байна те. Энийн агуулмж нь юу вэ? Энэ болохоор энэ дээр болохоор би нэг энгийн мөртлөө дан утсаар дагнаж байсан байгаа байхгүй уусгаж оёогүй. Зүү орох чи өөрөө 1 3 5 утас уусгаж явах хэрэгтэй. Одоо орчин үед болохоор нэг юм үргэлжлэн юм хэрэггүй байна юм яриамаар байна. Дан ганц утсаар ингээ гаргаад өгөөч гэсэн бохоггүй. Захиад чинь хүсэл дээр юм байна тийм гэж болж байгаа. Дан утсаар тэгтээ дан утсаар оёхдоо нөгөө дан утас чинь давхар утас чинь өөр нөгөө давхар утас чинь ингээ уусгаад ирэхээр яг хээнийх нь өөрийнх нь цохилтгон зүг гарч ирж. Энэ дээр уусгаад ирэхээр ингээд хоорондоо наалдах ч юм уу хээнийх нь утга санаа алдагдаад ирдэг байхгүй. Зөв. Тэгэхээр зохиомж гэж бас юм. Зохиомж маш чухал. Тийм. Түрүүн өөрөө ярьлаа шүү дээ тийм ээ. Яг Монгол үхрийн шир яг энэ зүү ороо хатмал дээр маш сайхан зохицдгоо гэж. Тэгэхээр энэ бас ингээл цаанаасаа л өгөгдөл юм шиг санагдаад байна та. Тэгээ яг нөгөө мэрэгжлийн урлаач хүний үед тэг зүү шир маань өөрөө нэлийн тийм бат бүх ерөн чанартай шүү дээ. Ер нь бол шир гэхээр л ер нь бол ширэн арьсан идэл болохоор ч бат бүх уламжлагтаад ирчдэг учраас яг гоо энэ дээр нөгөө солонгос арьсыг ч оруулж болно л да. Өөр төргөр арьс гэдэг. Гэтэ илүү чанар Монгол өв уламжлал авч үлдээл гэвэл Монгол шир, Монгол арьстайгаа байх хэрэгтэй. Энд чинь л ерөөсөө их орондоо оруулж байгаа өв соёлдоо оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалтчуд ээ тийм ээ. Хойч үедээ түгэж जैन түүчээж байна. Тэгэхээр арьсаа юу та ер нь хэрхэн яаж хаанаас авд юм бэ? Түүхээсний үйлдвэр дээрээс авдээ. Дотоодынхаа арьс тийм. Тэгээ ийм өнгөтэй баймаар байна. Ийм байвал зүгээр байна. Энэ арай зузаадаад байна. Энийг жоохон ингээ боловсруулах боломж байна уу гэд. Тэгээ захиалчтэй. Чанарын үед асуудалгүй. Яг л нүдэн дээр
арьсаа авчираад өөртөө илдээл өнгөдөг оруулаад өгдөг. За тэгээ одоо энэ дээр энэ хийгээ гаргацсан биш үү? Одоо энэ яг таны өөрөө чинь гаргасан бүтээл үү? Энэ бол яг уламжлагдаж ирсэн Монгол үндэсний хий. Үндэсний хийгээ. Энэ дээрээ өөрөө ургуулаад дунд нь зохиомж оруулна гэсэн үг байхгүй. Гэтэ энэ ойж байгаа утас маань бас их чухал ах шүү байна тийм ээ. Тусгай номерын зориултын утсаар явах уу? Тусгай номерын. Энэ өөрөө торгон ирчилсэн утас. Утастай 156-тай гэж номер нь тэгж явдیں۔ Хөөрмний дайлан хавтаг ойход бол 153-тай утсаар ойдөг. Арьсан дээр бол илүү ижи өөрөө бат бөх учраас арай жоохон бүдүүн байж энэ дээр илүү товоож зохицож ирдэг байхгүй. Жишээ нь энэ өхрийн арьс чир гэдэг нь одоо маш одоо бат бөх зүйл шүү дээ тийм ээ эдлэгийн орттой. Тэгэхээр зүү хорог хатамлыг бас эдлэгийн орттой гэж сонсч ирсэн. Одоо энэ тэнд музейгээс олдсон олдрууд дээр үсэн хатамлууд ингээ байж торгон сэмэрц ойдлон байж идэг шүү дээ тийм. Энэ нэгс баталгаа мэт. Тэгэхээр одоо та бүсэндээ ер нь ямар чанарыг амлах вэ? За ер нь бол 20 жилээс дээш баталгаагүй шүү. За яг хөдөлთა хуу хүнээс л хамаарна да. Ер нь бол надаас 3 жилийн өмнө авсан баг л одоо шинээрэл зүүцэн явж илээ. Энийг одоо би хүүхдийнхээ өгнөгцөр явуулсан тэгээд. Тэгээ өвлөгд хийж штэ наача угаасаа гэхээр ястаа гоё хийж гисэн шүү. Одоо их нэртэй захиалсан. Тэгээд тэрийг наадмын дараа авна гэсэн болохоор тэгээд яг л гоёорын зүуд. Гэтэ хүмүүс өөрийнх нь бас зөв арчилгаа чухал штэ. Эд материалдаа ихэр их хайртай байна те. Эн чинь бас бүсч өөрөө хүний сүрсүүд тий. Бүтээгтүрийн бүс гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энд чинь би ойж байгаа хүн би бүхэл сайн сайхан зүйлийг хатгах болгонд учиг болгондоо шингээж ойж байгаа юм чинь. Тэгэхээр амар их дурлж ойдог би ер нь амар дуртай энэ дээ. За дараагийн бүтээлийн санаа яг ойжих явц тэр нь бол ороод ирдээ. За энэ өнгөн дээр ингэсэн юм чи энэ дараагийн удаа яг ингээд ийм хийтэй ийм насны хүнд ингээд ячвал бас их гоё юм байна шүү. Энэ дээр ингэхэд энэ ингэсэн юм чи дараагийн удаа энэ хээг инлүү ингээ оруулаад энэ насны хүнд юм уу ахмад насны те эсвэл өвөө эмээ нарт ингэж ойж өгвөл их гоё юм байна шүү гэж бод. Ер нь бол ороод ирдээ. Ер нь бол бүс дуусаагүй байхад санаа дараагийн санаа ороод ирдэг те. Бүсээ урлагтаа ер нь яг ямар сэтгэл зүйтэй урлаж үйлчлүүлэгчтэй өгдөг вэ? Маш сайхан сэтгэл зүйтэй шүү дээ. Өглөө хүн захиалга өгөөл ороод ирэхэд яг хүний өөрийг харна те. За энэ хүнд нэг иймэрхүү өнгө загвартай иймэрхүү хий санал болгоул энэ хүнд бас нэг хүлээж авах юм байна. Энэ дээр нь би аль болох өөрмөц төр төрхийг тэгээ хээнийх нь утга санаа бүх юмыг тайлбарлаж өгж байгаа л уралж эхэлдэг байхгүй юу. Уралдахтаа бол үнэхээр аз жаргалтай урлаа шүү дээ. Нэг орчдөг байхгүй юу. Бүр ингээд ойжох явцад хажууд хүн юм ярьж гинүү, хүүхэд тоглож гинүү, бүр шимтэй орчдөг. Тэгэл аль болох ингээд төвлөрөөл яг л бяцлагын нэг төрөл болждөг байхгүй юу. Жохон бухимдах ч юм уу, жохон тавгүй үйл юм ба бариад очсон багт хамаагүй тэрийг мартцсан. Эндээ баяссан сууж идэг байхгүй. Таны одоо уралсан бүсийг аваад те таны сэтгэлд хоногсон сайхан мэдрэмжийг өгчсэн тийм түүх байгаа юу? Дурсамж байна. Бага. Арангаагаас нэг ах авсан. Тэр ах болохоор нөгөө эмээ нас ингээд ойж жоод яг юм бүс илгэн дээр байсан юм билээ. За. Тэгээ нөгөө илгэн дээр ойсон илгчин жоохон ингээд нөгөө жоохон хар болоод ингээд арчилгаа жоохон шаардаад идэг. Тэгээ нөгөө тэрийг хайрлаад зүүж чаддгүй гинэ. Тэгээд тест эмээгийн минь юу гэстэй үргэлжлүүл надад ч өгсөн яг эмээгийнхаа зурсан хээгээр надаар оюулсан. Зөв арьсан дээр. Арьсан дээр оюулж өгсөн. Тэгээд үнэхээр их баярлсан гээл тэр эмээгийнхаа юутай бас барьж ирсэн л дээ над дээр илгэн дээр очсон байсан. Илгэний ардлын бас ингээд цартаад бас хөөрхөн монголчцол байгаа шүү дээ дээр үеийнх юм чинь. Гэхдээ бас тэр ойсон ойдлол бол яг хэвээр байжсэн. Тэр жоохон илгэн харлах марлах бол байгаа байхгүй. Тэгэхэд ойдол үлдсэн байгаа байхгүй. Тэгээд зүү орох ойдлын амар мундаг гэдгийг л үнэхээр 1 мм-ийн зайтай ойж байгаа шүү дээ тэр чинь. Ямар агуу вэ гэдэг хараад чинь тийм ээ. Тэгээд тэр аханд үнэхээр их баярлж их өрмөц надад санагдсан. Тийм настай хүн тэр олон жил тэр бүсийг ингээ хадгалсан байхад ойдол нь үлдсэн байсан байхгүй. Тэгээд илэг болохоор ах нь арчилж чадахгүй байна. Энийг яах вэ гэж надад асуужсэн. Хайртай хүнийх нь тий хайртай эмээг өвлүүлсэн зүйлийг тэгж гоё хадгалж जैन нандгинж जैन гэдэг бас бахархалтай юм да. Эмхтэй 2 хос бүс. Тэр болохоор нөгөө 5 уусгаж ойсон. Тэгээ нөгөө хэн бас нөгөө дөнгөж хурим хийж байгаа хоёроос нь болохоор утга агуулгын хувьд бас их зөв зохицолтойгоотой нэлээд ажилларсан. Тэрэн дээр
хээнийхээ утга санаагч судалж дээрэс нь өнгө тэр хүмүүсийнх нь өөрийнх нь онцлог бүх зүйлийг шингээж уралсан. Маа хоёр хос маань үнэхээр баяртай байсан л та. Тэгээ нөгөө арьс чи өөрөө бас цагаан өнгөөр бас гардаг байхгүй юу? Өнгөөр нь гарна. Тэгээ нөгөө хурим гэгээлэг цагаан хурим найр гэдэг чи өөрөө гэгэн зүйл хайл бэлэгдэж байгаа учраас цагаан өнгөн дээр бас айгуу гоё уралж өгсөн. Тэгэхээр үнцэн яалчгүй шингэсэн бүтээгдэхүүн байна шүү дээ тийм ээ. Өв соёл маань орж байна. За дээрэс нь яг өнөөдөр Монголын маань одоо арьс ширэн бүтээгдэхүүн те энэ сайхан эцсийн бүтээгдэхүүн болоод хэрэглэгчтэй хүрж байна гэдэг маань цаг хугацаач орж байна те. Түүхийд маань орж байна. Тэгэхээр ер нь одоо үнэн өртгийн хувьд ер нь үнийн балгыг ер нь хэрхэн байрдаг вэ? Үнэн болохоор хэлбэлцэлтэй байдаг л да. Яг нөгөө уурт өргөн тэгээ нөгөө утас дан давхар 3 давхар 5 давхар өнгийн ууслтаас хамаарат үнэн өөр ер нь л. Мэдээж одоо цаг хугацаа орж байгаа. Тийм, цаг хугацаа дахин давтагдчихгүй бүтээл шүү. Давтагдчихгүй байхгүй юу? Тийм. Би болохоор нэг бүтээлийг аль болох нэгийг л гаргахыг боддتي. Сургаанц байвал тэр чинь үнц нь илүү байхгүй юу? Тийм л яах. Тэгэхээр хүмүүс болохоор яг хөө энэс чи ингэчигээ тэгэхээр гол дахиад нэг гаргах болно. Дамнуулаад өөр хүмүүс бас дуурайгаад хийхийг үүсэхгүй шүү дээ. Тэгэл ингээл олон давтамжтай болоод тэрхээрэл үнц нь буураад ирдэг байхгүй юу? Тэгтэл яг хөө арьс өөрөө эдлэгээ удаан зүү орох хойдолд оршиж байгаа учраас үнц нь болтгоо. Гэгээ гоёл брэнд нь бол үнц нь өв соёл дахин давтагдчихгүйгээр л онцлогтой. Тэгэхээр өөрөө чинь уралсан бүтээлүүдээс ер нь ямар хүмүүс илүү төлхөө ер нь худалдан авалт хийдэг вэ? Хөдөө орон нутгаас ер нь их захиалж авдаг. Хөдөө орон нутгад би бодохдоо тэгж боддоо шүү дээ. Мал ахуйтайгаа ойр байсан өв соёл ер нь бол их ойр байгаа учраас л хөдөө орон нутгаас дийлэнх нэр нь л авдаг. Тэгээд түрүү 7 хоногт гэхэд улсын хурлын гишүүн бас авсан. Захиалаа дахиад нэгийг захиалсан байгаа даа. Тэгэхээр одоо бас нэг үе бодвол те бид нар чи өв соёлоо хүндэлдэг, өв соёлоороо бахархдаг болсон маа шүү дээ тийм ээ. Тэгэхээр дахин давтагдчихгүй өв онцлог бол ерөөсөө тухайн үндэсний өв соёлоо аа шүү дээ. Тэгэхээр манайх бол манай Монгол улс шиг энэ гоё баялаг агуу түүхтэй бүх альва зүйл нь бүх зүйл нь тэ эдлэл хэрэгцэл хоол хүнс ахуйн тэр аяар ингээ философи болсон юм үндэстэн улс ер нь ховор санагддаг шүү дээ. Өв соёлоо түгээн дэлгэрүүлд үлдээн гэдэг бол маш том хувь нэмэр байхгүй. Нэг хүн ч нэгдэхгүй л мэддэг чаддаг бүхэл юм үр хойчтой, үр хүүхдүүдтэй, залуу үедээ өлүүлж үлдэх хэрэгтэй байхгүй. Одоо бидний үеэс ингээд хойшлоод ирэхээр хүүхдүүдийн одоо өв соёлоо мэдэх юм ер нь алсраад холдоод байгаа байхгүй. Тэр болгоныг нэгч гэхгүй, хоёрч гэхгүй, ээж аав нь өвөө эмээ байдаггүй бол аав ээж нь хилээд зааж өгөөд ингээд өвлүүлээд үлдэх хэрэгтэй байхгүй. Даа ялангуяа охид хүүхдүүд илүү сайн өвлөөд одоо энэ зүү орохыг бол сурчвал их хэрэгтэй. Амьдралч хэрэгтэй, өөртөнч хэрэгтэй. Өөрөө бол охиндоо ер нь зааж өгөх төлөвлөгөөтэй. Манай охин бол одоо хажуу суугаад шүр хэлхээ сууж идэв. Шүрээр юм хийгээл одоо арай жоохондоо байна. Түүнээс энэ ямар өнгө, энэ ямар гоё өнгөтэй, энэ нь илүү гоё байна гэд сонирхоод тийм. Тэгээ бас охиныхоо хэлснийг энэ хоёрын аль нь гоё үг асуухаар энэ нь гоё. Тэгвэл охиныхоо хэлснээр ээж энийг хийчихвэл гоё үгээр гоё гэл яг тэр үгээр нь хийхээр амар урамшдаг. Яг охиныхоо хэлснийг бас оруулцдаг. Тэгэхээр бас тэр үг ч өөрөө урам аваад чаашлаад ингээ өсөөд ивжээд нэг улам илүү хичээ штэ тэр үг чинь. Тий. Тэгэхээр гэгээ гоёл брендинг ер нь цаашдын зорилго юу байгаа вэ? Гэгээ гоёл брэнд ер нь ямар түвшинд авчиг гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа вэ? Одоо ер нь нэг брендинг үүсгээд тэгээ хооч үедээ өвлүүлж үлдээх тал дээр л үр хойчтой үлдээх залуу үедээ зааж сургахын тал дээр жоохон анхаарал өөрийнхөө хувь нэмрийг бол 100% оруулах гэж бодоод байдаг шүү дээ. Үнээр гайхалтай тийм ээ. Өөрөө ингээд залуу хүмүүсгүй бүтээгдэхүүнээрээ өв соёлоо түүчилээ явж байгаа юм хэрэг сайхан санагдаж байна. Тэгээд манай нэвтрүүлгийн уламжлалт асуулт эдгээр эх оронч Монгол хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Таны бодлоор. Эх оронч гэдэг нь бүх л зүйл хамрагдан да. Ер нь бол эх оронч байна гэдэг чи. Яг өв соёлоос авч үзэх юм бол өөрийн чадах чиний одоо юу гэдэг нь те өөрийнхөө сурч мэдсэн багаасаа өвлөж ирсэн цаашдаа юу үлдээх гэсэн тэр бүхэл агуулмжаал хамгаалж
чаашин түгэх хэлэх юм болов. Үндэсний өвс соёл гэдэг бол агуу зүйл шүү дээ. Тэгэхээр энэ сайхан өвс соёлоо хойч үедээ түүчээлээд энэхүү сайхан брендийг үүсгээд хөгжүүлээд явж байгаа та бүхэнд ажлын амжилтыг хүсье. Баярлалаа. Танаа нэвтрүүлгийн хамт олон танд баярлалаа. Тэгэхээр одоо хэрлэгч түн маань тий өв соёлоо дээдэлж за мөн одоо үндэсний үйлдвэрлэлд дэмжээрэй гэсэн уриатайгаар нэвтрүүлгийн энэ түрээд өндөрлж байна.